Түрүүнд дагуу үндсэн уралдааны ажиллагаанд оръё. За эхний хэсгийг тухайн натурын байгууллагын жилийн тайлан цаашдын чиг хандлага. За эхний хэсгийг Монголын натурын нэгэн өдөр зүйлийн гишүүн Баярсан танилцуулсан. Азийн бүсийн төлөвлөлтөд эрхэм хүнд натуралч нараа таамагийн энэ цаг үеийн мэндийг өгье. Өнгөрсөн Азийн бүсийн эрхлэлт томсон 8 оноос хойш Монголын натуралчдын хамтын бизнес тайлбар явуулсан бизнес ажлыг дараах байдлаар танилцуулж байна. Үүнд нэгдүгээр үйл тогтоомж Калифорни цахим захиргаат олон улсын шинжилгээний бол өөрийн цааш төлөвлөлт болгож байна. Тэрний тухай нэгдүгээр ба өөрөөс болон хамт үйлдвэрлэсэн зөвлөлтөд алдсан. Тэрний даваа зүйл 1925 оны августын 11-нд засгийн газрын хуралдааны чинаанаас тогтоолоод ирээ зэрэг гэрчлэх салан хурцыг тавьж үйл ажиллагааны шүүх явдлын яамны үйл зарцуулж байсан байна. Өдөрт контакт болсон актив хөрөнгө төлөвлөгчдийн 1985 оны 3-р сарын 21-нд 85 тооцоолоод өдөрт контакт болсон Батлын ба анхны хөлийг батлан гаргаж 1985 оны 4-р сарын 1-ээс дагаж болгож ирсэн. 1992 онд батлсан шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу хэрэгжүүлж буй эрхлэн шийдвэрлэлээр 1997 оны 5-р сарын 2-ны өдөр Монгол улсын натурын тухай шинжилгээ баталсан. Натурын байгууллагын нөхцөл тогтолцоо зохион байгуулалт өөрчлөлт гэж үйл ажиллагааны хүрээж үйл тэмдгэл өгсөн юм а. Энэ үеэс натурын юмдаа нэгтгэсэн тэдний хэрэгжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах үйл ажиллагааны өргөдөл зохицуулах тэдний хуулиас нэрмэш сонирхлыг хамгаалж чиглүүлгүй Монголын натурын банкны нэртэй түүний бус байгуулагдсан билээ. Натурын банк 2002 онд Нэмэлт өөрч орж 2013 онд шинжилсэн найруулгын баталгацснаас хойш өдрөө бүрт тогтвортой байдлыг хангаж ирсэн бөгөөд эрхлэн салбарын хөгжил шинээр баталгаж гарч байгаа хамааралгүй үйл тогтоомжтой үйлдвэрлэх зэрлэг даатгал улмаас найман жилийн дараа натурын банк нэмэлт өөрчлөлт оруулах хамт үүний хөлсөн хуулийн Монгол улсын хуулийн хамт чуулганы нэгдсэн хуралдаанаар амжилттай батлагдсан болно. Энэхүү найман жилийн дараа Натурын банкнд нэмэлт өөрчлөлт орж натурын эрх зүйн орчин сайжирсан хариуцлага нэгдсэн чухал үйл явдал болж ирсэн. Натурын банкнд нэмэлт өөрчлөлт орсноор дараах бүх зохицуулалтууд бий болсон. Үүнд Монголын натурын банкны нийт эрх зүйн тэгээд болж үндэснээр зөвхөн натурын эрх ашиг хамгаалах тэдний мэргэжлийн үйл ажиллагаа нэгтгэж хэлнээс гадна нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлийг байгуулах болсон. Натурын бол шалтгааны өсгөж хурц байх шалтгааныг тогтоож өгснөөр шалтгааны шалгалт тэмцэн мэргэжлийн хурцлаас үйл ажиллагаа боломжтой болно. Натурын төрийн зарим чиглэлийг хэрэгжүүлж байгаа хэрэг натурын үйл ажиллагааг насны дэд хязгаар 70 нас. Натурын үйлчлэгийн цахим хэлбэрийг үнэтэй ашиглах эрхцэн орчныг бүрдүүлсэн иргэн өөрийн биеэр ирсэн байх бидний өмнөх олон төрлийн лавлаар хийж өндөр үйл ажиллагааг байх нөхцөл. Улсын бүртгэлийн багц хуулиар үйлчлэг хүчинстэй натурч төрийн бүртгэлийн байгууллагуудаас цалбаа мэдээлэл авах нөхцөл байдлтай холбоотойгоор натурч үйл ажиллагааны чанарын зөвлөлийг оруулж зэрэгсэн тохиолдолд эрхчлөлтөнд болох хариуцлагын төлөвлөлтөөр болсон байна. Натурчийн салхины шийдвэр гаргах хугацааг өгсөж иргэний хувьд заасан 100 миль хугацаатай ижил болсон. Натурын үйл ажиллагааг төвшөөрөл авах, интеграцийн хүчний болох асуудлыг илүү наривчлан зөвшөөрж, натурын хэлбэрийг төлөвлөлтийг онцгой болгосноор бусад хурж сонгож явуулсан болж тэмцэл бол ажил боломжийг нээсэн зэрэг томоохон өөрчлөлтүүд болсон юм. Монгол улсын төрийн бодлого чиглэлийн дагуу нийгмийн бүхий салбараар дамжуулан төрийн үйлчлэгийг шуурхай, өртөөжтэй үлдийн үйлчлэгийг баталгаатай хамгаалах эрхлэн орчны бүрдүүлэх шийдвэр зүй ёсоор уламжлалт байна. Үүний дагуу натурын тухай хөлтөөс орж натурын ажиллагааны шийдвэрийг зохицуулах бий болсон. Хоёрдугаар цахим натурын тухай. Натурын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр натурын үйлчлэгийн цахим системийн төлөвлөлт ажиллагааг үүсгэн олон улсын натурын тухай гишүүн орны хувьд
Түүнээс гарсан бодлого чиглэлээр нэгдэж бүгдтэй нэг төвшин нэг алхам ойлгох. Монгол улсын төрийн бодлого чиглэлийн яг төрийн бүхэл үйлчлэгээ захин хэлбэр бүгэн шуурга чиглэлгүй ерөнхий хөрөх зорилгогүй үйл ажиллагаатай үйлсэн дэвшилт хэмжээ болсон. Улсын бүтээгдэхүүн боловсролын төслийг боловсруулах ажлын ахлагчид байгалийн зүгээс өөрсдийн саналыг хүргүүлж хамтран ажилласнаар 2018 оны 4 сарын 21-нд бүтээгдэхүүн боловсрол баталгаж бидний хэлний улсын бүтээгдэхүүн боловсролын шинжилсэн найруулгыг дагуулсан нотариус боловсрол нэмэлт өөрчлөлт оруулсан. 2018 оны 12 сарын 1-ээс бэлтгэж ирсэн бүтээгдэхүүн боловсрол нотариус хэлтлаасаа мэдээлэл авах нөгөө талаасаа зуршигчийн үйл үзүүлэх болсонтой холбогдуулан бүтээгдэхүүн байгууллагатай өөрийн хэрэгжлийн хамгаалалт ажиллагаа улсын бүтээгдэхүүн ерөнхий газар бидний эрхийн бүтээгдэхүүн газрын халбан тушаалтай хамтран ажиллаж байна. Мөн энэ харилцааг зохицуулах зөвхөн гэрээ болон үйлчлэгийн хэлсэн талаар тус тус холбогдох эрхний захиргааны байгууллагын санал өгж өөрсдөө дотоод хэргийн сайдын 2019 оны 2 сарын 2-ны өдрийн А2 тушаалын хавсалтай материал мэдээлэл авах үйл ажиллагааны жоо мэдээлэл авах гэрээний загвар 2019 оны 2 сарын 26-ны өдрийн А38 тушаалын хавсалтай материал төвчгийн үйл зардал мэдээлэл гаргагчийн хэсгээр улсын бүтээгдэхүүн байгууллага мэдээлэл илгээх бүртгүүлэх зууч үйл ажиллагааны төлөвийн мөн журмыг батлуулсан. Үүний дагуу бүтээгдэхүүн байгууллагатай холбогдох техникийн шийдлийг гаргаж системийн хөгжүүлэлт хийгдэж байна. Мөн байгууллага хоорондын сургалтыг өнөөдөр хамтран зохион байгуулж байна. Энэ манай улсын нотариусийн төлөвлөгчтэй харилцаатай төрийн болон улсын бүтээгдэхүүн байгууллага түүнчлэн бусад этгээдтэй тэр дундаа нотариус өөр хоорондоо мэдээлэл солилцдог. Нотариусийн баримт бичгийг нэмэхдээ цаас маань нэгдэх захин මාдрыг ашиглаж ирсэн орчин үүсгэн байна. Нотариусийн нийгмийн үйлчлэл олон улсын эрдэнэ чиглэлээр боловсруулсан. 2018 оны 12 сарын 1-нд Монголын нотариусийн хамтаас Монгол улсын нотариусийн байгууллагын ерөнхий үндэслэлээр олон улсын нотариусийн төслөөр өөрсдөө нотариусийн шүүхийн ерөнхий зөвлөлт улсын бүтээгдэхүүн газар Монгол улсын сүүлийн хөрөлцөөс Албаны бүтээгдэхүүн Герман улсын Албаны бүтээгдэхүүн Франц улсын бүтээгдэхүүн дэвшилт Монгол улсын нотариусийн нэгэн төлөөлөгчдийн тус хамтран нотариусийн нийгмийн олон улсын эрдэнэ шинжилгээний баг болыг амжилттай зохион байгууллаа. Өнөөдөр улсын зорилго нь нотариусийн үйлчлэгээ түүний нийгмийн үйлчлэлүүдийг эргэж төрийн болон хамтын ажиллагаа энэ байгууллагыг танилцуулах. Нотариусийн үйлчлэлийн олон жилийн хүртэл Европын нотариус эсвэл эрдэнэстээс туршилсан. Энэ талаар зөвхөн төвшөл Монгол улсын нотариусийн хэрэгцээ түүний суурьшуулгын анхаарах асуулт чиглэгдсэн ба урт орсон итгэгч аналист модераторын төлөөс Монгол улсын нотариусийн байгууллагатай зөвхөн орчин болон нотариусийн хэрэгцээ судалгааны түвшинд үзүүлэх асуудал итгэл хэрэгцээ санал зөвлөлтөд болсон. Урт орсон итгэгч аналист модераторын хэрэгцээс итгэл санал зөвлөмжүүдийг нэгтгэн хэлж өөрөөр дотоодын яам хамтран орсон байгууллага улсын бүтээгдэхүүн гишүүдийг хэрэгжүүлсэн. Энэхүү болон өөрөөр хэлбэл нотариусийн байгууллагын нэмэлт өөрчлөлт оруулах баталгасан та бүхэн дээр болсон үүсэлтэй цаашид хэрэгжүүлэх боломж хэрэгтэй. Эв тайлбарын хугацаанд дараах ажлуудыг хийх байна. Нотариусийн байгууллагын нэмэлт өөрчлөлт оруулах баталгасан холбоотой юм зөв заавал өөрчлөлт шинээр өөрийн дотоод хэргийн сайдаар батлуулах нотариусийн захин мэдээллийн санхүү мэдээллийг ашиглах. Энэ аюулгүй байдаг. Зөвхөн өөрийн асуудлыг засгийн газрын гишүүн батлан нотариусийн энэ хуулийн 39-ийн заасан дагуу ерөнхий ашиглан баримтыг төрийн архив шилжүүлэх архив шилжүүлэх нотариустай холбогдсон зүйлийг өөрийн асуудлыг засгийн газрын гишүүн батлан санхүүгийн зөвлөлийн дүрмийн 8-7 энэ хуулийн 8-6 заасан санхүүгийн зөвлөлийн ажлын сургууль өөрийн асуудлыг засгийн газрын гишүүн батлан нотариусийн байгууллагын нэмэлт өөрчлөлт оруулах баталгаасантай холбоотой танхимын хөгжлийн хугацааг батлуулах бүрэн журмын өөрчлөлт оруулах. Тухайн Монголын нотариусийн байгууллагын дүрм Монголын нотариусийн байгууллагын санхүүгийн дүрм Монгол улсын төрийн бодлого олон улсын нотариусийн холбооны гишүүн орнуудын нотариусийн байгууллагын жишээ зөвхөн нотариусийн үйлчлэгийг хэрэгжүүлэх ажлыг цааш хэрэгжүүлэх болно. Үүний дагуу 2018 оны
явагдсан Монголын интеграшны хэмжээний стратегийн шинжилгээ төрийн болон олон улсын нөхцөл холбооны бодлоготой үйлдвэрлэж уран бүтээлийн төлөвлөлтийг хийгээд бэлтгэж байна. Та бүхэн анхаарал тавьсаны баярлалаа. Ингээд өөрсдөөс дэмжих манай хамт цааш хаац гэсэн үг тавтасаа хаацтай